Эрхэм өндөд үзэгчтэй Баянгал аймгийн Цангилс Мариа Тонгол улсын гавьяа Тамирчин улсын ярцаг отны багтын нэрэмжит Нааруулсын баяр суурь улсын аймаг зэргийн золтой багчуудын барилдааны 6-гийн даваа хэллээ. Аймгийн урсарсан Мөнгөнбаатар аймгийн урсан даваа очрыг бүхэн барилдааны 6-гийн даваанд амлж улсан богу интерес натгаа бариад авлаа. Саа согдоо бариад авлаа. Даваа очр урсарсан Мөнгөнбаатарын согдоо бариад авсан. Иер жижиг шус их зоримог дайчин эрэмгийн барилдаантай баг аймгийн арсан даваа очроо. Аймгийн арсан даваа очроо сүлдвийн дэврэ спортын ороо тестрүү компани нэр дээрээс барилдаж байгаа бөхөө. Баруун талаараа нэр үзэн толгой бариад авсан. Аймгийн арсан Баатарчин даваанд аймгийн Замбат Сэнгэлийг аймгийн арсан Ганжид аймгийн арсан Мустафыг амлаж аймгийн арсан Ганбаатар аймгийн арсан Пүрвсүрнэр 6-гийн даваанд тунсан. Баруун талд нэг зайч утгах гээд дуудлаа. Баруун талд хомрох гээд өөрөө барьцаалдаад Тайник сууртай олон жил баригдсан барилдааны сурцтай туршлагатай арсан гол сомрох гээд өөрөө барьцаалдаж унж байна. Сүхбаатар аймгийн онгонсон Мариа талдар спортын ороо ингүү тал компани аймгийн урсарсан Мөнгөнбаатар аймгийн арсан даваа очроор 6 давж энэ барилдааны их шөвгийн дөрвчл гарч үлдлээ. Аймгийн арсан Баатарч аймгийн Замбат Сэнгэлийг зүүн талдаа сугатаа бариад авлаа. Баруун талдаа машиглаад дуудлаа. Аймгийн арсан Ганбаатар аймгийн арсан Пүрвсүрэн хоёрын барилдаан баруун талаар нь үзэн толгой бариад авсан. Баатарч арсан сугатаа бариад авсан голлоо түрээд гоолоо. Зүүн талдаа хавирсан дутуулсан Ганбаатараас мордлоо. Баянгар аймгийн Баян өндөрс Мариа Тихбог дэвчээнийх аймгийн зам Мөнгөтөгийн Батсангад Аранга аймгийн арсан Баатарчаар 6 давж их шөвгийн дөрвжил гарч үлдлээ. Батсангал заанчаас өнөөдөр сайн баригдаж байна. 2 хурцарсан 4-5-ын даван дараа болон өвдөг ширээ дуулсан. Баатарчаарсан мөн өвдөг ширээ дуулж өнөөдрийн барилдааны их шөвгийн дөрвжил гарч үлдлээ. Аймгийн арсан Ганжид аймгийн арсан Мустафа хоёрын барилдаан барьсуулаад Ливана. Хоёр их вертаарсан 6-гийн даван тонож өрөдөж байгаа Болгоны Ганбаатарсан Говьсөнбөр аймгийн арсан Пүрвсүрэн хоёрын барилдаан. Сая шуудагдсан барьсан барилдаан өргөжж байгаа барьц төр дэвэлтсэн. Ганбаатарсан зүүн талдаа сугатаа бариад авсан барьдаж машиглаа. Хэн энийгээ дээлжиж мушгаад байна. Пүрвсүрэнгийн харин баруун гар жоохон барьсан муутай явна. Говьсөнбөр аймгийн Редо аймгийн арсан Пүрвсүрэнгийн өдөл их багаасан барилдсан улсын баяр наадмын өсвөрийн бүхий барилдаанд тус төрүүлж байсан юм бөхөө.
аймгийн으로서 Мустафа аймгийн으로서 ганже 도일인 барилдаа барьсан дөрөхгүй л байна. Хүрээгүй л байна. Нэр гарсан цагаас хойш. Амбаатараас суугдсан барьсан сайн эзэмшгээд туудлаа. Баруун талд машиглаа. Ордлоо. аймгийн으로서 ганже аймгийн으로서 Мустафа хоёрын барилдаа барьсан дөрөөгүй байна. Ирэхэн барилдаан зүүн талаараа дөрвөн толгой барьцаад авсан. Пүрэв өсрөн ирсэн зүүн талдаа лавхан сугдаа бариад авсан барьцтай барилдаа үргэлжилж байна. Авсан баримгэрээ аймгийн ирсэн пүрэв өсрөн өнгөрсөн жил улсын баяр наадмаар 3 удаа дөрвийн даваанд улсын чинь 5 өдөрчтэй авсан нэлээд удаан барилдаж өвдөг шороодож байсан. Бертаа суурьтай улсын их багасаа барилдсан улсын баяр наадмын өсвөрийн бөхчүүдийн барилдаанд бас төрүүлж байсан. Болго аймгийн сайхансан мөрөд аймгийн ирсэн Ганбаатар эдл улсын зам баасан дөрчи өдрөлгөн дор битгээс сургуультай ээж барилдаж байгаа болго анд бичэн дээр. Аймгийн ирсэн Мустафа аймгийн ирсэн ганжад хоёрын барилдаа эдэг үсний барьсан дөрчээ. За профессор ирсэн зайжаад туудлаа. Өнгөрсөн 7 хоног Төв аймгийн 100 мод хотод болсон 7 хоншууд аншиг наадмын алдар тавраг Баян Каврагын нэрэмжит аймаг зэргийн золтой бөхчүүдийн барилдаанд ойргийн барилдаанд аймгийн ирсэн ганжид урамтай сайхан барилдад төрүүлсэн. За өнөөдрийн барилдаанд бол шөвгийн 8 шалгарч үлдээд одоо Баян Өлгийн аймгийн аймгийн ирсэн Нурлааны Мустафтай барилдаж байна. Хоёр үхэн барилдаан барьсадралаа. Профессор ирсэн Ганбаатараас хоёрын барилдаан бол их л одоо хэнийг амс барьж хүчээр гаргасан барилдаан болж байгаа. Нэг нь бертаад машигдаг тэр үндэн зөрүүлээд нөгөөх нь машигдаг. Аймгийн ирсэн ганжад аймгийн ирсэн Мустафа хоёрын барилдаан барьцадарсан одоо ерөнхийдөө шууд өгний барьсан за мордлоо дагуулаа төмөрөх гээд өгшиг нь профессор ирсэн за зайдаа зүүн талдаа машиглаа. аймгийн ирсэн Мустафа аймгийн ирсэн ганжад хоёрын барилдаан барьцадарсан одоо шууд өгсөн барьсанаас хоёр үхэн барилдаа үргэлжилж байгаа. Ирэхэн барилдаан шууд өгний барьсан дөрсөн толгой зөрүүлээд баруун залгооны барьсан жилдсэн барьцаадрахаар боллоо. Говьсанбар аймгийн ирсэн Профессор аймгийн ирсэн Ганбаатар хоёрын барилдаан нэлээд бас хүчтэй хусан барилдаан болж байгаа.
За хоёр арсан гэмэрэлтэн зүүн талаар онцлогоо шууд өгнө бэрсэн дүрлээтэй. Аймгийн арсан Ганбаатар аймгийн арсан Бөрөвсөр хоёрын бэрэлтэн. За суудад бярта зүүн талдаа мушиглаа барьцаалтлаа. Согдож мушиглаа. За ганжиларсан шууд өгнө бэрсэн шигч татаад барьцаалтлаа. За дамжаад гарсан хаялцах барьцнаас Баян өлгийн аймгийн Дэлүү үнсэн мөрөө зэвсэгчийн 13 дугаар анги өлгийн өвчтөн бүхийн дэвчээний аймгийн арсан Мостаф аймгийн арсан Ганжатаар сургаад авч энэ барилдааны их шөвгийн дөрвчд гарчултлаа. Мостаф барсан бол өнөөдрийн барилдаанд сайн барилдаж хүч авсан барилдаануудыг гаргаж одоогийн байдлаар их шөвгийн дөрвчд гарчултлаа. Хаялцах барьцнаас урагш өнтрөөд дамжиж ардмаараа түрээд өвдөгдүүлсэн байна. Барилдааны талбарт Булган аймгийн арсан Ганбаатар, Говьсөнбөр аймгийн арсан Бөрөвсрөн хоёрын барилдаа үргэлжилж байгаа. Хоёр бохолонтой хоёр холонтой мехний хөлбөр хийсэндээ нэг нь одоо мордох, нэг нь одоо суугдаж мошгох гэсэн ийм хоёр мехний хөлбөрөөр л барилдсаар годод өрлөө. Зүүн талаар анзалгоо шууд өгнө бэрсэн дүрсэндээ Ганбаатар арсан аймгийн арсан Бөрөвсөр хоёрын барилдаан. Говьсөнбөр аймгийн Борхон өргөө компани аймгийн арсан Бөрөвсрөн